Хувийн хэвшил бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих мөн түнчлэн аж ахуйн нэгж байгууллагуудын бараа бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд таниулан сурталчлах зорилготой бизнес фестивал 2015 парадыг зохион байгуулсан байна. Тэгэхээр энэ жилийн парад арга хэмжээнд бизнест ногоон гэрэл асаатгай урайндаар явагдаж өнгөрсөн байна. Энэхүү арга хэмжээнд Номын холдинг компани салбар компани болох Эколог бус компани үйлдвэрлэсэн G800T маркийн Эко 10 автобус 2 цахилгаан машинууд Монгол инженерүүд уур ухааныг гайхуулан оролцлоо. Эколог бус компани автобусууд нийслэлийн төв замаар парад хийж монголчууд хэрхэн хөгжиж байгаа, цаашид хэрхэн хөгжих боломжтой вэ гэдгийг харууллаа. Номын групп маань бол оролцож байгаа гол юм хэрэглэгчтэй өөрсдийнхөө шинэ хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнээ таниулах гэж би оролцож байгаа гэж ойлгож байгаа. Хэдийгээр үйлчилгээний салбарт давшингуй яваа боловч мөн түнчлэн монголчууд маань өөрсдөө чинь одоо автобус бүтээж юм. Аливаа нэг техник, аливаа шинэ технологи бий болоход хөрөнгө оруулалт хэрэгтэй. Энэ хөрөнгө оруулалтыг бол Номын амжилттай хийгээд ямар ч байсан бидний ард бол энэ монголчуудын маань хийсэн автобус байгаа. 100 км-т 28 литр шатхуун зарцуулдаг тус автобусыг жилд дунджаар 120 ширхгийг үйлдвэрлэх хүчин чадалтай энэ үйлдвэр нь цамб гаруй орчим байрлаж байна. Евро 4 хөдөлгүүрийн стандарттай, намхан шалтай, портал тэнхлэгтэй бусад автобуснуудаас 2.3-аас 18 дахин бага кортуудыг ялгаруулдаг цамдтгүй цонхтой гээд олон давуу талтай. Эд ангиудыг гадаадаас импортоор оруулж ирэн дотоод давхсарч үйлдвэрлэж байгаа. Байгаль дээлтэй эдийн засгийн хэмнэлттэй эко автобусууд тун удахгүй бидний өдөр тутмын хэрэглээнд нэвтэрч зорчигч тээвэрлэж эхлэх бололтой. Манайх амар тайван өнөд жаргалтай арлаг өргөө